За сайн мэцхан уу гэж байна. За эпизод 3 дээр хэдүүлээ хэрэгсэн боодох вэ? За хэрэгсэн боодохыг юм тааштай заах болно. За хамгийн эхлээд бидний мэдэх ёстой зүйл бол за боодуулж явахдаа за дэмний араар нуухдах хүмүүс цухтах өнгөрсөн байрлалуудыг зааж өгье. За хамгийн эхний байрлал бол нэг юм байшингуудаар зогсчихлаа гэж бодоход ийм ургамлын араар. Тэр ургамлыг маань сум нэвтэлтгүй байгаа. Навч сум аа. Сумыг нэвтэлтгүй байгаа. За хоёр дахь нуугч маань хоёр дахь нуугчны энэ өвс байгаа. Энэ өндөр өвс нь. За яг нэг иймэрхүү газар. Иймэрхүү газар ч юм. Иймэрхүү өвснүүдийн араар ороод нуугч чамайг яаж олохгүй гэсэн. За эсвэл өөрөө бонч болт. За одоо эрхэсэн боодох бай. За ингээд чинь зогслоо гэж бодоход ингээд буутахаар ингээд аргашаа ухарч байгааг харж байгаа. Тэгээд аргашаа ухарч байгааг харж байгаа. За энийг бол ерөөхдөө бол дандаа нэлээд хэрэггүйгээд дандаа сууж бууддаг байх юм. Сууж буудахаар угаасаа конокбэг ордгоо. Таны ерөөсөө энийг юу ашигладаг босоод бууддаг байх хэрэгтэй. Би бол тэгж боддог. Тэгээд босоод буудах ч бас их өшөртэй ингээд зугтж явахдаа ингээд бууддаг байгаа. Зугтж явахдаа ингээд за keyboard-ныхаа AC-г дарахаар мэдээж аргашаа ухаад тэр адилхан AC дараад буудна гэсэн. AC дараад буудна гэсэн. Тэгэхээр мэдээж ингээд зогтж явахдаа ч гэсэн ингээд буудахгүй гэнэ гэсэн. Айлгаа саатуулаад аргашаараад ингээд буудаад явна гэсэн. За ийм байна. За ийм тал газарт за нэг хүнтэй таараад байлтлаа гэж бодоход тасралтгүй их олон сумтай буу байх хэрэгтэй ч юм уу. 100 сумтай мчин ганууд ч юм уу. Тийм буунууд байх хэрэгтэй. Дэмэж бол ерөөхдөө сайн муу хамаагүй гэсэн. За зомби бол хурдаг ч юм. Армартын үн дээр бол чи ингээд дарааллуулаад ингээд форсороо алдахгүй ингээд буудаад байх хэрэгтэй гэсэн. Тасралтгүй одоо PvP-гээр ярил комбол гэсэн үг хэрэгтэй. За буун дээр одоо сумара комбо энэ ч юм. Аар дээр өргөт нь ингээд дагуулад ингээд буудаад байх хэрэгтэй. За их буунууд ингээд 30 сумтай за гайгүй буу барьж явлаа гэхэд тэр 6 дэмэжтэй байдаг тийм буунууд байдаг ч одоо M16 ч юм. Тэр буунуудаар бол 30 сумаар бол хангалттай нэг хүн ална. Одоо энэ тал зам юун дээр тааруул тал газар ингээд таарал хангалттай хүн ална. За баг 25 сум руу ялчих байх нэг тасралтгүй ингээд буудаад ингээд комборуулчихвал. За хамгийн алддаг юм бол ингээд хүн буудаад сэргэлж явахт нөгөө хүн чинь ингээд нөгөө өсөрж явахт ингээд буудуулаад аргаж байгаа шидэгж явахт ингээд бууж ирээд нөгөө хүнээ буучдаг. Тэр бид нар доор хаяж нэг 2 буутай явах хэрэгтэй. За ганц 40 сумтай байлаа гэсэн юм байна. Ямиг яс бодлоос 2 буутай явах хэрэгтэй. Би бол ерөөдөө бол ихтэй мчин гантай явдаг. Яг бол 100 сумтай, дэмжин дөрөвтэй. За энэ хүү газар таарлаа гэхэд дараалуулаад ингээд буучдаг байгаа. Даруй нөгөө хүн чинь ингээд цухтаа явчвал ингээд гайгүй сайн дэмжтэй буугаар ингээд тал газар өшөөд өөр нэг байшин дэж газар их юм уу. Таарлт бол ингээд нуучнаас байлтах ч юм уу ингээд сайн дэмжтэй буугаа ашигладаг. Яг тэгвэл нөгөө хүн чинь аргашаага шийдэхгүй энэ сум бас байнга онохгүй учраас ингээд айл болох цусын их явуулах талаас хийдэг байгаа.
За ерөөхдөө ингээд ер нь хэрхээсээ буудах талаар ер нь ярьчихлаа. За чи өөрөө ингээд мэддэг болоос өөрийнхөө мэддэг бас тийм сайн буудах аргуудаас бас комент хэсгээр бичиж болно. За би бас тэрэн дээр бас дуршиж үзээд бас цааш нь хөгжүүлээд бас явж байна. Миний мэддэг бас өөр аргууд байж магадгүй. Тэгэхээр үндсэн үед буудах аргууд нь л ердөө бол энэ. За тал газар дээр их сүмтэй буугаар ингэж айлгаа ингэж завсарч өгөхгүй буудчаална. Эсвэл за ингэж иймэрхүү одоо ингэ нуугч газартай хүн байл газарт ингэ байлдлаа гэж бодоход тэл болох сайн дэмжтэй буугаараа тоншоо буудчих хэрэгтэй. За манайх бол ерөнхийдөө ингээд эндээс хүмүүс дайрна гэж тооцоолоод ингээд тийм бууны юу хийсэн байгаа. За эдрийг кино хийсэн байгаа. Манай их гişүү ингээд буудах газар ингээд хийсэн. За энэ гашааг бол white bird дээр хийсэн байгаа. Манай за манай факшнаас бол идэхгүй дараазах фигур тараг юм байна. За empty space орж ирээ. За Java 180 гэдэг empty space гонер нөө. А то юу нөө орж ирээ юм байна. За white сүлдэг орж ирсэн гэсэн. Metodius зайн харж байгаа юм байна. За Hunter сүлд орж ирсэн байна. За Temka битэр өгчдөр бас нэг гоё юм ийсэн байна. За ерөнхийдөө бол эхний эпизод 1-ээс 3 хүртэл ингээд шинээр Walking Dead хэрэг тоглож байгаа хүмүүст ингээд зориулж хийсэн байна. Тэгэхээр бас тэрхүү өдөртэй байна ч юм уу сонирхолтой малч юм бас тийм ингээд юм байхгүй. За энэ эпизод 3-ийнхаа бонус олгоод нэг юм хэсэг оруулж байна. Хүмүүс их зардаг айтем зарж болох юм уу? Яаж мөнгө олох вэ гэд нэлээд асууж ирсэн. Тэгэхээр та нар өөрсдөө ингээд тодорхой хэмжээний хөмтэй болсон, гэртэй болсон бол өөрсдөө ингээд farm хийж хэрэгтэй. Өөрсдөө ингээд зашил би ингээд суур гейм хийсэн юм. За эндээс бол хөрх ашиг болно. Суур гейм мэдээж зарж байна. За ингээд өөрсдөө ингээд энэ тогтмол ингээд энэ parent болчихвол мөнгө олоход илүү амар байх нь бас дээрээс нь зомбидэд тултаж өөртөө аюул гаргахгүй гэсэн. За эхний 2 игнэнээс л би 5 стак шүүркийн гаргаж байна. Ердөө л эхний 2 игнэ. Тэгэхэд одоо энд ингээд дахиад бараг 10-аад игнэ байна. За шоп руугаа яв шүүркийнхаа үнийг харъя. Тэгэхээр ингээд бодоод үзэхээр ингээд левел нэмэн ихээр аврахын буугааз. Та нар бол өөрсдөө л аюу гизөө гэж ярьдаг. Тэгэхээр л одоо би эхний 2 игнэнээс л ихэд за эхний 4 стак нь 1000 болно гэсэн. Эхний 2 игнээс ихэд би $1250 болно гэсэн. Мэдээж моус нэгээд харцаа. Зарчсан гарч байгаа. Эсвэл илүү орцсон 12,000 зэрэг болсон. За би 7,000-аас болоо 9,000 болчихж байгаа. За би баг ферма гүйц дургасан байхад ингээ бүгдийг авчлаа гэж бодоход баг $20,000 бол олчих юм байна. Тэгэхээр бол level 1, level 2 бол надад асуудалгүй гэсэн.
Тэгэхээр бас та нар өөрсдөө ингээд байнгын зомби ална гэж байх хэрэггүй. Бас өөрсдөө ингээд өөрсдөө таарсан фермийг хийх хэрэгтэй. Залхуурахгүй ер нь хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэг. Фермийг хийсэл хураад нэг зомби алдна гэж яваад байдаг ч юм. Зомби алаад бол ерөөд аюултай шүү дээ. За зомби алчих сервер унтарчлаа гэж бодоод байна. Хамгийн наацхан аюул бол сервер ингээд тайд унтраад идэх болсон байна. Ямар нэгэн байдлаар сервер ингээд зомбитэй байлжих сервер унтарчлаа гэж бодоход буцаж ороход ингээд зомби ирээд зөхөд монжод алцдаг ч юм уу. Тиймэрхүү янз бүрийн юм гарч болно. Аюулгүй. Саманы herbalism skill ч 23 болж байна. Herbalism skill ингээд нэмэхтэр ингээд bubble drop нэмэгддэг ба. За ингээд зөвхөн 2 байгуулах ингээд 2 он гэсэн үг үлээг биш. Миний ингээд skill нэмэгдэхэр эндээс 2-оос ирнэ 3 ч юм уу 4 ч юм уу эсвэл тэгж ундаг болно. За ингээд эхний 2 юунаас ингээл 5 стак шууд гэн болж байгаа. Тэр би энэ Перуас доотлолт нь дахиад нэг юм давхар хийвэл ингээд бүгдийг ингээд гүйцэд ургацсан байдгийг ингээд нэг ургац сураалтанда бараг левел нэмээд өгнө гэсэн. Чи 2 стакийг 5 стакаа 1200 төгрөөр зарж байсан. Тэгэхээр 5000 хувьцал болох юм шүү. Миний энэ пермэл нийтдээ бол нэг ургацсан бохтой 10k гэх юм шиг 100000. Тэгэхээр дараах нь 75 мянга болж байна. За энэ хэдэн удаа нэг пермээ гаргаад. За шүүркэн ургаж явах тус зомби алаа давхар мөнгө хийж болно. За дараагийн эпизод хэд юу левел нь болчих юм бэ? Тэгээд дахиад нэг 2 эпизод явжгаад ер нь бараг левел 2 руу орчих واخгүй. Тэгээд тооцсон нь бол бараг левел боцноос хортой гэх юм байна. За ингээд. За энэ гоё тэр гоё гэдээ бас өдөр шөнөгүй тоглоод тохор нэг юмнаас ер нь лам хөвчдөг байгаа. Тэгэхээр өстө хөрүүлээд за нэг ганц 2 цаг Walking Dead тоглоод Skyblock-ийн нэг 2 цаг тоглоод чих юм. Тиймэрхүү өөрсдөө тийм өөр гаргачих хэрэгтэй. Тэгвэл ингээл 5-6 цагаар гэл улаас цугах шиг ингээл нэг юм ингээд тоглоод тахаар бүр амар орхойчдаг. За би яг Prison server тоглож байхдаа бас яг тэгжсэн. Анхандаа бол Prison server амар гоё байсан. Би ч хамгийн анх нь Prison server чинь SM Craft гэдэг нэг гадаадын cracked server тэнд тоглож байсан. Тэрний плот нь бол ерөөхдөө нэг бүр амар жижиг нэг та хаашаа нэг 12 блок ч юм уу тиймэрхүү явсан байсан. Тиймэрхүү хэмжээний плоттой. Тэгээ хүмүүс нь ингээд дээшээ амар юу хийчихсэн. Бүр өндөр ингээд өөрсдөө тийм нэг хоос ч юм уу тийм зочид бодол шиг тийм хийчихсэн. Би бас тэр үедээс адилхан тийм хийжсэн. Rank-уудын юу нь бол маш өндөр байсан. Би бас тэрийн хувьд бас бүр яг сервер нээдгүй байсан болохоор сервер байсан болохоос бодож лээсэн. Ранкийн үний ус яага болгож болох юм болоо гэж бодож байсан. Тэгэхээр бас ерөөхдөө ранкийн үн амархан байлыг хэд айгүй хямдхан байлыг хэд ч бас левел одоо ингээд левел 9 болчлаа гэж чи бол өөр ингээд ямар ч хийх юм зориггүй болчих учраас ямар ч юм хийх өөр нэг өөртөө тавих зориггүй болчих учраас ингээд
амарх үед чинь гэсэн. Тэгэхээр бас яанд энэ тэндээс нь бас бодолцоод ранкийн үнийг өсгсөн байна. За бүгдийг нь хоочлаа. За 10,000 олчих юм болоо гэдсэн чинь 500,000 болох юм шиг байна. Тэ бас яхад 500,000 гэдэг чи бас нэг зомбинаас 10 унлаа гэхэд 10 зомбийн 100 гэсэн. 100 зомбийн 1000 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би одоо 500 зомби одоо тэнцэх хэмжээний мөнгө олцсон байна гэсэн үг. Ганц пермэс. Тэгэхээр бас өөртөө бас ингээд шопоос нь судлаад ингээд сайн төлөвлөгөөтэй юм их хэрэгтэй. За Milan Seeds 10 50 гэж юм. Тэгэхээр 10 50 гэхээр чинь 20 100 болчихно гэсэн. Тэгэхээр 60 гэхээр 300 юм уу та. Тэгэхээр бас шүүркэнээс илүү олж болох юм байна. Тэгэл хамгийн амархан тэгээд бас та нарын мэддгээр нэг шүүркэн хэрэг хийсэн байна. За тэгээд бүр болохгүй бол ингээд би Cobblestone ингээд зардаг. Cobblestone зардаг болоо. Тэгээд Cobblestone заас тий хамгийн эхлэл дээр ярьж исэн тэгээд supply унаа гэж ярьж исэн. Supply бэлдэр хэд бол өнөө маргааш та баг хийчихэн. Тэгэхээр бас хүмүүс сонирхоод орж ирж магадгүй. Supply зоондоноос юу болох байгаа? Зомбинуудаас өмнөхөөс хамаагүй их гарч ирэх байгаа. Ягаад гэвэл та хөнгүү байлаа гэж та чансор плеер байхгүй байлаа гэж бодоход ингээд зомбинуудтайгаа алцаад тийм supply аавна гэсэн. Ерөнхийдөө серверийн ер нь Walking Dead учраас гол дэс маань бол зомби байгаа. Зомби уу Walker одоо. Тийм учраас тиймхүү supply үнэтэй газар нь тийм зомби илүү төрүүлдэг ч юм уу. Тиймэрхүү юм хийж бодож байна. За өөр нэмэх. За би бас Walking Dead сервер дээр 14 хоногт нэг шин зүйл нэмнэ гэж бодож байна бас. За энэ ихний шин юм бол supply унах байна. Тэгээд 14 хоног болоод бас дахиад нэг юм нэмж гэдэг юм. Тэгээд 14 хоног дотор нэмээд тахраас танартаас өөртөхгүй юм болоо. Тэр талаас нь бас хараад сонирхолтой шинэ юмнууд нэмэх байгаа. Тэгээд би бас одоо ингээд манай эпихэн бас энэ бичлэг үзчихвэл намайг ингээд жил листгээ бичээд Walking Dead дээр бол гэлс ороод ирээр бас туслуулах юм бол зөндөө байгаа. За одоо энэ бидний байгаа энэ спам бол ингээд Walking Dead сервер биш. Walking Dead энэ цуврал дээр гардаг Wood Bury гэдэг газар байна. За би энийг ер нь бүхэлд нь ингээд хийгээд депомо болгочих гэж бодож байгаа. Тэгэхээр бас надад бас ингээд янз бүрийн блок хэрэгтэй болно. Тийм учраас бас EP хүмүүсд дэмжлэг бас янз бүрээр бас авах хэрэгтэй байна. За энэ Brickle Shop байгаа. За энэ бирчүүдийг бол олно. Тэр бол ихэнхдээ л энэ Brickwood байгааг харж байгаа. За энэ Sandstone бас хэрэгтэй болно надаа. За бирчүүд бас хэрэгтэй болно. Бирчүүд ер нь Mapters баг олдохгүй байх. Тэгэхээр модных нь үрийг аваад суулгаад бас нэг тариад хураадаг бас нэг хүн хэрэгтэй болно. За дээрэс нь янз бүрийн энэ нооснууд хэрэгтэй болно. Бүгд за энийгээ өөрөө би өнгөнд оруулаад хийчих байгаа. За энэ бол клей байна бас. Клей явах юм хэрэгтэй болох нь. За ерөнхийдөө л энэ спам бол ерөнхийдөө shop дээр байгаа их блок shop дээр байгаа энэ Brickwood байгаа. Sandstone клей гэх мэт блокуудыг л олуулна. Гэсэн үг. Тэр бас олуулна гэхээр манайхан бас залхуураад байж магадгүй. Хаарт бол зүгээр олуулах гэж бас нэг арай ашигтай за нэг худалдаж авах гэх юм уу. Тиймэрхүү байдлаар танараас авна. Тэгээ өөр тоглогч манай биш ч гэсэн бас үзчихвэл
За ингээд би бирч wood sandstone за янз бүрийн wool авна шүү. Эсвэл зарлж. За стон авна шүү. За